зохиолч Стенү. Хувь заяаны эргүүлэг 7 дугаар хэсэг. Хар багаасаа үерхэж нөхөрлсөн дотн найздаа ажлаа хүлээлгэж өгч буйдаа Гантүр тунчиг баяртай байв. Ширээнд тухалсан хоёр найз орос водка хундаглан хөнтөрцгөөж улаа бударчихсан бүжин хоол цай зүүн урдуур хойгуур эргэлтэнэ. Тэр жил бүжинг анх хараад л хөх өгзөг сайтай дүүхэлдсэн гой хүүхэн болно гэж төсөөлсөн нь үнэхээр үнэн байж. Бүжингийн том сэргэр хөх цээж төрөн том байж бандгардуу өгзөг нь хөдлөх тоолонд чичхийлнэ. Бүсэл сэрэл ихтэн дээр уучгсан байсныг хэлэх үү Даянгийн эрэхтэн чинээндээ тултал хөвчөрчихсөн өмдөн дотроос нухна. Сэвзэ гармагцал бүжинлүү шүлэнгтэн ширтэх хэрэг Гантүр анзаарч байгаа юм алга. Эхэндээ адилхан хундаг хоослож цуусан Даян сүүлдээ уусан дүрсгэн хий тонгойлгон ярван тамшаалах хатлаа Гантүрыг дуустал уухыг шаардан шахаж байлаа. Ажлынхаа онцлог болоод тулгардаг бэрхшээл саад болгоныг найздаа харамгүй зөвлөн хэлхийг Даян бараг л сонсохгүй байлаа. Дотор сэтгэлд нь нөв нүцгэн бүжин төсөөлөгдөн өвчүүн доороо хэвтүүлэн хэрхэн цэнгэх адын бодлол эргэлдэнэ. Хоолцоо зэхэж дууссан бүжин ширээнд тухлан ярианд оролцож эхлэхэд Даян хундагнуудыг дүүргээд би өнөөдөр үнэхээр их баяртай байна. Насан багын ганц найз минь өнөр сайхан гэр бүл болсныг хараад сэтгэл минь ямар их догдлоо. Та дөрвийнхөө төлөө тулгая гэд бүжин шахсаар байгаад уулгачав. Гантүр эхнэрээ тэврэн үнсэж сууснаа. Найз минь чи бүжинг шахаж болохгүй. Эхнэр минь хүүхэн шүү дээ. Хожим чамайг гэрлэхээр бид хоёр тасартлавъя гэж учирлавч цаадах нь Гантүр бид нар гадуур яваа биш дээ. Танаа гэрт байна. Оросд сурсных 3 хундаг уухад явал гэж алив тогтоё гэж улайрын шахсаар бүжинч муудаад иржээ. Гантүр эхнэр хүүхдүүдэд унтуулчхаад шил арх барьсаар хурч ирээд за энийг хувааж уучхаад л амръя. Ажил гэж явсаар сүүлийн жилүүдэд өөр уусангүй. Сайхан байна шүү гэд архийг хундаглахад Даян тийм ээ сайхан байна. Алив найз нь сүндүшээ. Цол албан тушаал алайлнараа чи илүү шүү дээ гэд архийг аван төлөө ажлын амжилт аз жаргал хүсье гэгчлэн ерөөл өргөн хундаг өргөхдөө өөрөө огтхон ч уухгүй Гантүрч шахсаар л байлаа. Шүн дунд болжээ. Цонхоор сарны гэрэл цацран өрөөг нэвт гэрэлтүүлнэ. Жижиг өрөөнд амархаар хэвдсэн Даянгийн нойр огтхон ч хүрсэнгүй. Бодол санаанд нь бүжингийн ангир цагаан цээж, товын сэрийг хөх, альман өгзөг, урт сайхан хөл бодогдоод болсонгүй. Тэсгэлгүй босоод сэмхэн гიშгэлсээр унтлагын өрөөнд орвол Гантүр хүүгээ тэврэн газраар унтаж харин бүжин орон дээр охинтойгоо хэвтэж байв. Өрөөнд халуун болоод ч тэрөө цөм хүнчлөө тэрэн унгайчсан харагдана. Даян худлаас огтуурхан Гантүр анд минь уйлда хэмээн 2-3 удаа хашгирч үзв. Тасарсан бололтой хариу алга. Тэрээр алгуурхан төгсөөр орны хөлд суун чичирхийлсэн гараа зүтгүүлсээр бүжингийн шилбэнд хүрчхөв. Арьс нь яасан ч зөөлөх юм битээ. Сэрэг шинжгүй унтах бүжин амьсгалах тоолонд өнөөх том хөхөн төвхөлдсөн. Хуйл тачаалдаа автан ухаан санаагаа гээж орхисон Даян гараа зүтгүүлсээр уй хаснаас натгалан арай ядан амьсгаагаа барьж байлаа. Гэтэл бяцхан охин уйлгнанд сэрж сая л юу хийж байгаагаа ухаарсан Даян хумгийн өрөөнөөс гараад эргэн шагаавал бүжин сэрчгсэн охиноо бөвөөлөн мөмөө зүтгүүлж харагджээ. Тэртээд 1945 он чөлөөлөх дайнд оролцсон ялгуулсан алдраа мандуулж гавьяа байгуулсан морин дивизийн захирагч Эрдэнэ эх орондоо ирээд удаагүй байтал дотоод ямнаас гэнэтхэн баривчлан хорчхов. Шалтгаан тодорхой босч
эхнэрийнх нь удам судартай холбоотой асуудал бололтой. Дотоод яамны төлөөлөгч Ярмпил түүнийг байцаахаар өрөөндөө авч ирээд "Эрдэнэ дарга, та ямар шалтгаанаар баригдсанаа мэдэж гэнэ үү?" хэмээн их л тавлангүй асуув. "Та л мэдэх бах та. Танаас л асуумаар байна." "Эгж өрхөж байх шүү. Дайнд гавьяа байгуулсан энэ тэр чинь огтхон ч хамаагүй шүү. Өвөр Монголын ард иргэдийг хэрхэн өмөж турхирж явсныг чинь бид дуулсан." Юу ч ойлгосонгүй. "Удахгүй ойлгуулад өгнө. Өмхий Пётрийн үлдэгдэл." "Би чинь харц гаралтай хүн шүү дээ. Юун Пётр ах вэ?" "Эхнэр чинь Богд хааны нууц амрагаас гарсан нууц охин. Энэ үнэн биз дээ?" "Цуг, та нар иймэрхүү юмд итгэлээ гэж юу? Биднийг тэнэг гэж бодоо юу? Өөр монголчуудыг хэрхэн яаж турхирснаа хэл. Ар Монголдо хүрээд ирвэл алгаа тосон хүлээж авна л гэж хэлсэн. Энэ буруу гэж юу?" "Буруу гээгүй. Наадах чинь халах авч. Баргийн хушуунаас цагааж илжирсэн хүмүүс донд чиний бэлдсэн тагнуулууд байсан. Заримыг нь ч баривчилж чадсан. Та бүхэн андуурчээ дээ. Хушуугаа худалдсан тэр хүмүүстэй чинь нүүрэлтэй л дээ. Чи бэлдсэн тагнуулуудаа нэр устгаанд бичиж өг. Бурууга хүлээ." Эрлэхэг зоригт Эрдэнэ даргаыг энэ мэдчлэн гүйтхэн Эльберт хамлан зовоосны гол шалтгаан нь ердөө л эхнэр Цолмонг хүссэн тажаадсан Ярмпилийн совдог сэтгэл байжээ. Нөхрийгөө эргэхээр ирсэн Цолмонг янз бүрээр аргадан тайтгаруулж сэтгэл санааг нь эзэмдэн татахыг оролдож "Цолмон минь, би чадах ядхаараа л хичээлээ. Гэтэл үйлдсэн ял нь дэн дүүхэн юм." "Юу гэсэн вэ? Эрдэнэ чин шударга, үнэн ч хүн. Би ханьсан ханаа мэдэлгүй яхав. Хүү маань аавыгаа нэхэд хэцүү байна. Намайг чой болсон дарагтаа уулзуулаач." Цолмонгийн гоо сайхан бие хөөхөн царайнд эртнээс шунан тачаадж ирсэн Ярмпил гэл хархан үсэнд нь байх совдон дарвалгыг тэмтэрч үзснээ. "Чи энэ надад өгчих. Би хахуул болгон ашиглаж Эрдэнийг суллуулъя. Өөр арга үнэндээ алга" хэмээх үед харцсан сүмих ёр бусын цэвдэг өнгийг анзаарсан Цолмон "Үгүй, ээжээс минь өвлөгдөж ирсэн эд. Би өөр хүнтэй уулзнаа" гэчгээд явж оджээ. Өөр хүнтэй уулзвал Ярмпил баларч мэдэх тул тэр өдөртөө Эрдэнийн их зохиомл хэргийг дээш нь мэдүүлжээ. Цолмон бол ухаалаг бүсгүй. Тэрээр өөрийгөө Богдын нууц охин гэдгийг мэддэг. Ярмпилийн шунан зүтгэх совдон дарвалгыг Богд хаан өөрөө захиалж хэлгээд ээж нь бэлгэлсэн хосгүй үнэтэд хизээж хэнд ч алдаж болохгүй. Сайхан цаг эртэл хадгалт гэлсэн ээжийнхээ захиасыг умарцсандаа ихэд гэмшсэн Цолмон ямархан тавилан угтаж буйг сайн ойлгожээ. Ээжийнхээ шаналлыг ойлгож ядан бүлтгэнэх 10 настай хүүгээ тэрэн үнсээд "Миний хүү, ээжигээ сайн сонс. Юу ч тохиолдсон аавынхаа ээжийнхээ нэрийг хиндэж бүхэл. Чи бол Монгол улсын сүүлчийн хаан 8 дугаар Богдын удам юм шүү. Сайн цаг эртэл тас нуугаарай. Маа. Энэ совдон дарвалгыг аваад яв." "Ээжээ, би ганцаараа хашааж явахгүй та." "Хүү минь, чи явах ёстой. Энэ дарвалгыг гээж болохгүй шүү." "Хаашаа явах гэж?" "Чи заяа тахыгаа мэдэн дээ. Гэрт нь зөндөө очиж байсан. Тийш оч. Өөрийнхөө нэрийг солиод нуугт явж үз." 10хан настай ч хэрсүү ухаалаг дамбхүү нулимсаа дэвчин ээжтэй үнсүүлээд харав бүрүүгээр гэрээсээ гаран гүйн оджээ. Ганцхан хүний атгах шунал хуйл тачаалын гайгаар нэгэн сайхан гэр бүл ийхүү сарнин үгүй болсон гэдэг. Эремийн цэнгэлийн талаар огтхон ч төсөөлөлгүй 19 настай залуу ичингүүр нь үцгрээд тас тэврэлтэн хэвтлээ. Хин хурдан амсгаадан зүрх нь хүчтэй цоглоно. Өмнө нь үнсэлцгээс үл хэтэрдэг байсан хос залуус орчлонгийн жам ёсны өмнө гайхан малмаарсан ч зөн сувнгаар уус нэгдлээ. Сарнайн дэлбэг нь цоо хатхан орж ирэх
эр хүний хатуу эрэгтэн аимшигтай өвдөл мэдрүүлсэн ч бүжин төвжиж чадав. Гантүр жалгаагүй часгийн хорсгыг анзаарсан ч дэндүү сайхан мэдрэмжинд автан алгуурхан бүлж эхэллээ. Амар өвдөж байна. Миний эгч бас. Гэхдээ гоё яана. Тийм ээ. Би бүр. Битгий би тэсэн. Хоёул аяархан шивнэлдэн анхны учралдаа шумбан орж үлэн борооны гайхамшигт автсаар байв. Дурханан тайтгарсан Гантүр амьсгаацаар өндийхөд доош нот өргөд хэмээн бүжин шивнэв. Гантүр ухсгийн босоод бүлээн усанд алчуур норгон бүжингийн гуй хасыг сайтар арчиж өглөө. Цус гарчгаж тэнийгээ охин бүрл ингэдэг гинлээ. Алив би чинийхийг арчиж өгье. Гэрлээ асаачгүй. Тэгэлтэй. Өрөөнд гэрэл мэлсхийн азхаад биенийхээ нүцгэн биег ичимгүүрийн шохоорхож анхудаа зогсцгов. Чи дэндүү үзэсгэлэнтэй юм аа. Чи ч гэсэн ямар том болчинтай юм бэ? Хоёулаа хэвтгүү. Хий. Гантүр оронд ормогцол бүжингийн сэргэр хөх рүү зүтгэн үнсэж гойлог бэлхүүсээр нь тэврэн хоёул дээр дороо орон хөлбөрч туд удалгүй арга билгийг залгууд нь цэнгэж эхэллээ. Энэ удаа бүжин илүү зоримог нээлттэй байж чадсан төдийгүй гоёхон таашаал думбан талмааран гиншиж байва. Гантүр уу? Сая тиймжээ хөвцөнгөө. Олон удаа хийвэл өвдгөө байлж таашаал авах хаа. Би ч гэсэн тэгж бодож байна. Хүүхдтэй олчихсан байхаа. Тэгвэл сургуультай яаж явнаа? Би чамаагаа байн хургаж өгнө. Бас хичээлээс чинь тосно. Чи ч хичээлтэй шүү дээ. Зохицуулна да. Луухан ах орсоор сайн ярьдаг. Бас хидтаар. Би зөндөө мэддэг болсон. Бас гардан тулаанч залгасан. Аав чамайг чекист болгохоор шийдсэн болол та. Тэгээд л луухан ахтар авчирч надад маш их таалагдсан. Улам хижээд сурна. Тэгээрээ сайн цаг ирэхээр луухан ахын нэр төрийг сэргийлгэн. Тэгнэ. Би дамбын Гантүр болно. Энэ мөрөөдөлтөд хүрэхийн тулд үргэлж хичээн зүтгэнэ. Чи минь мундаг шүү дээ. Хоёулаа олон хүүхэдтэй олноо. Бас чиний охин дүүг ирж олно. Ах トゥ хамаатан садан олонтой байх үнэхээр гоё юм. Бидний хүүхдүүд өнөр өтгөн олоолаа байж дэм дэмэндээ жаргах хэвээр. Надад авга ихчээс минь өөр хамаатан садан байгаагүй. Охин дүү минь хаан чавын бүү мэд. Харин одоо сайхан их нэртэй бас аавдтай олчихлоо. Би үнэхээр их баярлаж байна. Гантүр гинэтхэн мэгшгэд бүжинж тэссэнгүй даган цүрхэрж орчлон ертөнцийн хадуу хувь тавилангаар унжирч хоцорсон залуус биенээ тас тэврэн халуун нулимсаа урсхан дотор онгойтол уудтал байлжээ. 7 дугаар хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 8 дугаар хэсэг. Аймгийн төвд шилжин ирсэн даян дээгүүр давгар гүйсээр шинэхэн орон сууцны 3 өрөө баринд орж чадлаа. Уг нь Гантүрийн амьдарч байсан байрыг өгсөн ч даянд таалагдсангүй. Гантүр бүжин хоёр зугаацж хөвдсөн өрөөнд хизээж орохгүй. Гэж зөрүүдлэн аавынхаа дэмжилгээр шинэ орон сууцанд орсон нь энэ. Өрөөнүүдээ Орос, Герман, Польшийн гоёмсог тавилгаар өвч тогтжуулаад аймгийн удирдлага цагдаа дарга нарыг урьж нэг шөнийн турш зад наригжээ. Нийгмийн аюулаас хамгаалах яамны төлөөлөгч биелэгжүү царайлаг залууд бүгд унаж тулсан сайн сайхныг өрөөцгөн. Зарим нэг дарга нар халамцад цогтоод даян дарга маань одоо эхнэр авчихвал болох нь тэр. Цаг наргүй ажилтай хүн ар даах сайхнэртэй байх хэрэгтэй. Тийм шүү. Гантүр даргын арыг эхнэр бүжин нь чамбай хариуцдаг байсан шүү. Тиймдээч олон ноцтой хэрэгэлрүүлсэн. Ийм сайхан залуу ганц би байх нь утгагүй гэлцэн амандаа шугцгаав. Гантүр бүжин хоёрт бүгд л амсаатай байгаа нь
даян таалагдсангүй. Тэгээд ч жилийн курс төгссөн хүн хизээд л дээд сургууль төгссөн офицерын дор захирагдах журамтай. Гантурд генерал болох ирээдүй бий. Харин даян үсрээд л хушууч олноос хэтрэхгүй. Аймгийн дарга нар албан тушаалтнууд бүгд л даян зулгуйдж байвч дотроо бол шоолон тохуурхож байгаа. Ажлаа хүлээн авсан шинэхэн төлөөлөгч даян аймгийн төвд хэд хоногтой зөв хөдлөж чадвал хэнийг ч өмнөөс өхрүүлж чадна гэдгээ мэдрэн алс хэтийн нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж эхэлжээ. Бүх сумдаар тойрогтой зөвхөн Гантурд харуулах муу мэдээлэл цуглуулан бүртгэж сайн бүхнийг огт сонсохгүй байв. Эцэст нь төрсөн суманд очиж яг л Гантурын адилаар айл хийсэн сүрийг үзүүлжээ. Янжин багш хичээлийн эрхлэгч болчихож албан тушаалан зогссон гэж банилээ. Улам залууччихсан ч юм шиг. Цэдэв багш байгаа болохоор гэрээр нь зочлох боломж гарсангүй. Аргаа барсан даян Янжин багшаа таны тухай таагүй мэдээлэл ирсэн. Гантур танд сайн гэдгийг ч би мэднэ. Тааж мэднэ. Бидний ажилд ах トゥ анд нөхөд амраг осын харилцаа нөлөөлөх учиргүй. Та эх 7 хоногийн даваа гарагт миний өрөөнд бэлэн байгаарай гэж эхэмсэг төрх үзүүлэн тушаажээ. Юу мэдээлэл? Намайг хичээлийн эрхлэгчээр тамилсан. Би зөндөө татгалцсан. Надад хийсэн хэрэг байхгүй. Янжин бухимдахаар улам хөөрхөн болчихдог. 10 насаар эгчил гэж өөлхөөс өөр гойжлынхам үнэндээ байхгүй. Яг л бүжин шиг хасын цагаан царай, болбраа зөөлөн би том хөх тандхар өгзөгтэй. Зарим талаараа бүжингээс ч илүү гарах байх. Тэрхэн зур адын бодолд авчиж амжсан даян дорхноо төв царай гарган албан өрөөнд уулзаад мэдэрээ. Би таны гэсэндээ л сүр болсонгүй шүү. Гэчгээд гараад явчихжээ. Гашуун хувь тавилантайгаа нэгэн дэвлэрсэн цолмон хэсэг зур асгартал уйлаад эцэст нь тайтгарч дөнгөлөө. Дотоод ямны хараанд өртөж гүртгэгдсэн буруутсан хүн хизээч амьд гардаггүй. Тэр бүхэл ар гэрт нь нөлөөлж гашуун хувь тавиланд ордгийг мэднэ. Тэмдээч дэндүү их зориг гарган хүүгээ санаа сайтай хүн рүү явуулсан нь энэ. Заяад хэдийгээр цэвэр хятад гаралтайж эр нөхөртөө төө зайгүй нөхөрлсөн сайн хүн. Энэ бүхнийг зөгнсөндөө ч юм уу, ерөн санаа авгэ гэж бодсондоо ч юм уу, хаа нэг уулзаж наргихтаа нөхөр нь заяат минь чи бид хоёр хай хөөр цусны хүмүүс ч халуун сэтгэлээр нөхөрлсөн үнэн чандууд. Би цэргийн хүн. Уухтах амьдралд юу тохиолдохыг таашгүй. Хэрв асуудал гарвал эхнэр хүү хоёрт минь гар сунган туслаарай гэж хэдэн удаа хэлж байсныг цолмон сайн санаж байв. Хүмүн ирээдүйд мундаг хүн болоод аавынхаа нэр төрийг цэвэрлээрэй гэж бовтнон ханхаа гэрт элгээ тэрэн хэвцээр шүн орой болсныг ч анзаарсангүй. Саяхан халуун амбулаараа бужигнан шуугаж хичнээн аз жаргалтай байлаа да. Гэтэл одоо ойр ганцаараа. Эр нөхөр нь шорон тарчлан тамлуулж байгаа. Гадаа машин ширхийн торомслох сонсогдож, удалгүй хөлийн чимээ ойрцоор хаалах сэвхийн онгой. Цолмон, чи байна уу? Би сайн мэдээтэй ирлээ. Яримбэл хизээч эрднийг аврах хүн биш. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй араатан. Цолмонд ийм л бодол зурсгийж тагдуугүй хэвцээр л байв. Яримбэл шүдэнц зуран дөгсөөр ширээн дэрх лагаас агаад цолмон хүүч нь хажав. Эрднийг маргаас сулж хуваах. Гэхдээ нөгөө совдон даруулгыг өгчихвөл даруулга байхгүй болсон. Яасан гэж? Гай дагуулсан болохоор устгахчихсан. Юу гэсэн үг вэ? Чи хүүдээ өгөөд явуулчихсан биз? Чамд тэр даруулга тийм чухал юм уу? Үгүй л дээ. Залмоо, чи ирээдүг бодох хэрэгтэй. Надад ирээдүг хэрэггүй. Чи зүгээр л зайлж үз. Яримбэлийн амьсгаа дээрдэн орон дээр суугаад хүнжил рүү нь гараа шургуулан цолмонгийн гуй хасыг элбэн би чамд хайртай. Хүүгчин хизээж ад үзэхгүй. Хоёул амьдрий. Цэв хүйтэн гар могоо шиг гулсан эр нөхрөөс нь өөр
хинч хурж байгаагүй нандин биеийг нь элбэхэд эрэхгүй зарсхийн залмун дотоод ямныхан та нар бүгд л адилхан. Эр нөхрийг нь гүтгчгээд эхнэр хүүхдийг нь бузарладаг. Ярин билийн төсвөр барагдав бололтой шуугт нь хувцаа тайлан шидлээд өөрт нь шурган гоо сайхан биеийг нь бадлан уруулыг нь озон шимэж эхлэхэд Цолбон огтхон ч эсэргүүцсэнгүй. Чи мөн ч сайхан амтэн шүү. Би чамайг жаргана. Чи эрдний алчсан уу? Би биш, дээрээс л. Одоо намайг бузарлчаад бас л ална үсттэй. Яалаа гэж дээ. Чи даруулгаал өгчих. Хүү минь аваад зогтсон. Ярин пилааглан би олчихноо. Эхлээ чамайг дараа нь зул босхыг чинь. Өмхий заяатын тал хорогдоо үз гэчгээд Цолмонгийн дотоожийг шовдлож эхэлсэн ч хүслээ гүйцээж чадсангүй. Хоолонд нь зоогцсон чинжаал худаг хоромхон зур амийг нь аван одож доороос нь босож ирсэн Цолмон чи хизээч хүүг минь олохгүй. Хойд насандаа эрдэнэ бид хоёр чамаас өшөөг авнаа гэж хашгираад ширээн дээрээс асаалттай лаг шууран гал тавьж эхэллээ. Гэр дотор утаа май бүрхэн халуун гал дүрлцэн шатахад алаг нүдэндээ нулимс бөмбөрүүлэн мэгших Цолмон хүү минь сайн сайхан амьдраарай хэмээн бовтнон чинжал хутгаа далайн зөргөлүүгээ бүлээд үхтгийн унжээ. Галын дул улам бүр ирчээ аван дүрлцсээр Монгол улсын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богдын нууц охин Энхүү эмэг нэлтэйгээр нас нөхцжээ. Улаанбаатар Москва чиглэлийн Нарлаг Монгол галт дээрэг вокзал дээрээс хөдөлгөхөд бэлэн болжээ. Гантар бүжин хоёрыг үдэхээр ирсэн Жавхлан Луухан хоёр гүбэрөө дагаж орон суучгаад гарахгүй зөндөө удлаа. Бүжин бүлтэлзэн аваа Луухан хаа та хоёр одоо буу галт дээрх хөдөлгөн гэхэд Жавхлан бушилзан Луухан чи харж байна уу? Би охиныгоо ус нь өдлөх байхаа гэсэн чинь огтхонж тоохгүй байна шүү гэлээ. Луухан жалгаагүй доогтой инээснэ. Саяхан лаваасаа 10 алхан холддоггүй уйланхаа охин байсансан. Хүн амархан өөрчлөгдөх юм аа да. Гантурыг тоогоод бид хоёрыг нэг нүдэрэж харахгүй байна шүү. Яа хэмээн шогшров. Луухан хаа би сая гадна зөндөөл үнсүүлсэндэг. Та хоёр хамт явах гээгүй юм бол одоо буу. Тэр харвуу. Хада маавыгаа ахаа гэж байдаг шүү. Ер нь хамт явж жаахан сургаж өгнө. Жавхлан Луухан хоёр бэр хийдэл инээлдээд хоёр аав нь Москва хөргөж өгнө. Луухан маань та хоёрыг төгсдөл бараа болно. Аав нь ажлын журмаар явах далимдаа амьдрах байр сууцны асуудлыг шийдэж өгнө. Бүжин уулгаалдан нэрээ юм уу? Ямар гоё юм бэ? Хэмээн орилож гантүрийн царайч баярлан гэрэлтжээ. 5 хоногийн турш элдв сонин хуужааранд автсан гантур бүжин хоёр уйдах завгүй явсаар Москва хотод очив. Жавхлан Луухан хоёр хамт сурч алсан цэргийн сургуульд гантур хуваарлагдсан ирсэн нь хувь заяаны бас нэгэн том боломж байжээ. Нэгэн ангийн хоёрч найз нэг сургуульд багшилдаг болчихож бас л азтай хэрэг. Жавхлангийн ирсэн гол зорилго бол ердөө л энэ байсан аж. Гантурыг сайтар захин сургуулийн ойролцоо амьдрах байрч олж түрээслэв. За хөөхтүүд минь аав нь чадах бүхнээ хийлээ. Та хоёрт одоо сайн сургал үлдлээ. Луухан энд үлдэнэ. Лууханаас тулааны эрдэн болоод Орос хятад хэлнийх нь мэдлэгийг эзэмшиж аваарай гэжээ. Гантур бүжин хоёрт энэ мэдээ маш их таалагдаж хоёул совдон нулимс бөмбөрүүлцгээжээ. Луухан тэдний сайн багш хамгаалагч байсан төдийгүй 2 дугаар курс төгсдөг жилээ бүжин маамусны дараа сайн асрагч болжээ. Гантар бүжин хоёр торох эмгүүгээр 4 жилийг ардаа үдээд их сургуулаа онц түнтэй дүүргэн эх орныхоо зүг хүлгийн жолоо залсан гэдэг. Хувь заяаны эргүүлгээр совдон даруулганы сүүлчийн эзний сүргийг гаргаж чадсан Лууханд тархинд чухам ямар бодол эргэлдэж буйг хинч таашгүй үлээ. Ээжийнхээ нулимстай нүдийг хизээж мартаагүй Луухан тэр өдөр гантүрийн зурсан хар зургийг хараад л амьдрал нь энэ залуутай ямар нэгэн сэжмээр холбоотой гэдгийг мэдэрсэн ажээ.
7 дугаар хэсэг төгсөв. Хувь зээний эргүүлэг 9 дугаар хэсэг. Дуудсан цагтаа явж утсан Янжин багшийг үүдэндээ зөндөө удаа суулгасны эцэст арайхийн оруулсан даян төлөөлөгч ажил гэж толгойтой өснөөс их байна. Ган түр маань гэр бүлдээ санаа тавиад ажлаа сайн хийгээгүй байсан бололтой юм. Хадам аав нь том дарга болохоор болдгол юм байна гэж өглөнө. Энэ залуу цаашид хичнээн их гай тарих болоо. Улмал хүнээ байгаад байна. Ган түрийн чигчиг гурванд ч хөрөхгүй адгийн амтан. Янжин зэвүүрхэн бодож суухдаа Даянгийн хоосон үгнээс залхаж эхлэн дарга наад асуудлаа тэр хүнтэйгээ л яар. Намайг ямар хэрэгээр дуудснаа хэлж болгосон болов уу гэж ёжлон асуулаа. Асуудал их байна. Ган түр нам дарж явсныг би олж мэдсэн. Бэж дарах бодолтой байна. Юу юм хэлэлтэй. Хэлэхэд хэл халтрам асуудал. Насанд хүрээгүй сурагчтайгаа бэлгийн харцаанд ордгоо гэсэн мэдээлэл байна. Та тэгээд шалгаж нэгтэл вөө. Мэдээлэл болгон үнэн байх учиргүй шүү дээ. Шалгана. Хүнд өрөвч зам байж болох ч шударга зам бас байх ёстой. Ган түр хүмүүстэй алагжилж харьцдаг байж. Та хардаа. Даян шүүгэнээсээ хэдэн өргөдөл гарган Янжинлуу сарваагаад хойд эцэг нь охиноо хүчирхийлдэг хэрэг, цэцэрлэгийн эд зүйл, хоол хүнс шамшигдуулсан хэрэг, гэр бүлтэй хүнтэй завхаарсан хэрэг гээд бүгдийг хавдарчээ. Би нэгтгээд дээш нь явуулнаа. Янжин бачимдаж эхэлсэн ч өнөөх өргөдлүүдийг уншилгүйгээр буцааж өгөөд дарга та намайг энд дуудсан шалтгаанаа тодорхой хэлж туслана уу? Би өнөөдөртөө багтан буцах ёстой гэлээ. Даян гинэтхэн дүрсхийн ширээгээ шаагаад энэ бүхэн ган түр та хоёрын заваарсан асуудлаас ихтэй. Тэржэр хөдөлмөр зуслан дээр эргэж ирэхдээ яалаа. Санж гэнэ үү? Би та нарыг дагсан. Эзгүй гэрт хонсон биз дээ. Гэтэл энэ өргөдлийг ягаад хавдарав? Ганц таныг бол ойлгож болгосон. Бид хоёрын дунд юу ч болоогүй шүү дээ. Чи ган түртэй яг одоо холбогд. Асууя. Мэдээж өгүүлгэн шүү дээ. За та явж үз. Хоёул ойлголцохгүй бололтой. Хожим битгий гомдорой. Янжин босохоор үндээсэн ч буцаад суучихв. Даян чухам юу хүсэж байгааг сайн мэднэ. Хөөрхий. Ган түр хэдэн хэрэг хав дараал биз. Цаад учир нь өөр шалтгаантай л байгаа. Чи тэгээд юу хүсэв? Даянгийн царайнд инээмсэглэл тодрон энгүүл өөр шүү. Янжин багшаа, танд би хайртай. Өнгөрсөн хугацаанд мартахыг хичээсэн ч үнэндээ чадсангүй. Би чи нэр нөхөртэй 2 хүүхэдтэй хүн шүү дээ. Таныг би гэр бүлээсээ сал сарна гэсэнгүй. Өнөөдөр ганц удаа л уулзчих. Тэгээд энэ бүхнийг орхий. Би ч удахгүй гэрлэх бодолтой байгаа. Хожим таныг үгүйд санахгүй тулд сүүлчийн удаа гуйж байна. Янжин мухардалд орсноо мэдэн эцсийн удаа ган түр туслая гэж шийдээд ганцхан удаа шүү. Хэмээн сулхан дуурайд босчээ. Харив бүрийгээр гэрээсээ гарсан дамбхүү зогсолтгүйгүйсээр шөнө дундын үед зуайлын гэр хороол руу орж ирлээ. Заяа таахын өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан ч харанхуйд олж чадалгүй нэлээд бодлоо. Үүр цайж гэгээ орохыг хүлээхээр шийдэн хашааны булан бараатан хэсэг суусан боловч жихүүн салхитай намрын шүн хүү даарч эхлэн дагжтал чичирнэ. Босож хайхаар шийдэн хэд хэдэн гудмаар эргэсэн ч олсонгүй. Явсаар овоолттой хогон дунд ортол өөдөөс нь хар хуцалцсаар сөрөг ноход гарчран шуудал дайрлаа. Дампхүү чанга ашгиран чулуу шидлэн сөрсөн ч өсөглөн ноход зогсох нь бүхэл улам галзуурн дайрсаар хэд хазаад авчээ. Ээж аава туслаарай гэж хаашгирсан ч харанхуй шүн хинт сонсох хүлээдээ. Генетикийн эмэгтэй хүний дуу хадан жав чи хүн барих нэ гэх сонсдож азар ногтож зүхтан оджээ. Эвидээ жаахан амтан байна шүү дээ. Гэрээсээ төөрөө юу? Дампхүү сэхэрэн үндийтэл навсгар хувцастай эмгэн жаахан охин хөдөлчихсөн зогсоо нь үүрийн шаргал туянд бүрцөлдөн харагджээ.
Аашгүй ноцтой шархалга айлв долгороо миний охин нэг талаас нь душ хайста дампхүү залбин ногтоос аврагдсанаа мэдээд навсгар эмээ жаалхан охин хоёрыг даган догонцон алхасаар хогон дунд байх оромжинд орлоо. Үүр цааж гэгээ орж орчны юмс тодорхойд овоолтой хог гэр хорооллын үнсэн дунд байгаа мэдв. Оромж гаднаас нь харахад навсгарч дотроо тоглох цэвэрхэн юм. Эмээ охин хоёр галаасаа цайн пур хэлгэж үүд аяглан талхны болонтой хамт өгөөд хөө минь нэрл хэлгүй дээ. Хэмээн найр тавилаа. Навсгар хувцастай эмгэн хүүгийн шарх сарвыг нэг бүрчлэн үзэн тос турхиж өгөөд гүнзгий шархаалга байна. Бид хоёр таараагүй бол баларх төглөө шүү. Хов заяа сайтай хүү юм да. Жаахан амарчих. Дараа нь гэрл үчин хөргөж өгнө. Эмээ нь гарчхаад удахгүй хүрээ дэрнэ. Долгороо миний охин хүүг сайн асраарэ гэчихэд майжгансаар гарч оджээ. Дампхүү долгор охинтой гэр бишингүй танилцсан тэрхэн хугацаанд чамгүй дотносож амжив. Долгор хэдийгээр навсгар муу хувцтайч хөөрхөн алаг нүдтэй гойлог нуруутай тунчиг царайлаг охин аж. Яриан хүртэл гинэн цайлхан эгдүүтэй. Асрах газраас зүгтэж яг л дамп шиг нохоонд хөөгдөж явахдаа эмээдээ таарч аврагдсан юмсанж. Би энд ирээд 10-аад хонж байна. Эмээд хань болоод л хог мокхонд үгээд л болж байна. Би анх удаага л хог дүүж амьдардаг хүн харлаа. Эмээ тиймч муу хүн бишээ. Мундаг эмч. Нөхрийг нь цагдаа нар бариад алчихсан гэсэн. Долгорын яриа дампхүүд нэгийг бодогдуулан эрэхгүй мэлгмэрэн асгаруулж. Миний аавыг ч гэсэн муу хүмүүс барьчихсан. Тэгээд ээж намайг зүгт алгасан. Өдөд ээжиг минь барьчихсан байхаа гэж ойлгоход охинч даган зөрхөрж. Намайг 5 настай байхад аав ээж хоёрыг минь бас л барьсан. Би асрах газар 5 жил амьдраад зүгтаачихсан. Үйтэнгийн 2 хэсэг уйлж дараа нь тайтгараад нусаа шорхидл татах дампхүү эрх биш эрх хүн гэсэндээ би том болоод заавал өшөөгөө авна. Чиний өшөөгч бас авч өгнө гэж чанга дугаар орилжээ. Дамбад долгор 2 зэрэгцэн хэвдэж хэсэг унтаад зэрэхэд эмээ ирээгүй л байв. Долгороо найз нь явчихад ирээ. Эмээ та хоёрыг ирж авнаа. Би удахгүй гэсээр дамбыг өндийхэд охин гайхшран чи гэрээ олох юм уу? Тэнд цагдаа гэрлүүгээ бишээ. Аавын сайн найзынх энүүхэнд байдаг юм. Гэгээ орсон болохоор би олноо гэд гарч явснаа эргэж ирээд энэ сувданд аруулга миний ээжих. Би эргэж ирнэ гэсэн баталгаа энэ шүү гэд гарт нь атгуулчаад гүн оджээ. Хотод шилжин ирсэн гантур яаманд хэлцийн дараагаар томилогдсон завгүй ажилтай нэгэн боллоо. Хушууж генерал цол хүртэн том албан тушаал хашиж байсан жавхлан хөргөн хүүгээ ирмэгцэл зөвлөлт усад цэргийн атаашаа хийх хүсэлт гарган хойшоо явчихав. Нэг дор ажиллах нь таатай хэрэгч хожмын хил амнаас болгоомжилсныг гантур бүжин 2 ойлгожээ. Охин хатангой нь 2 нас хүрч яйсалд явах болсон тул бүжин их сургуульд багшлах болж хүүхдүүдийг асрах ажил нуухааны мэдэлд шилжлээ. Хатантур хатангой 2 жил луугаа өөгэндөө байх дуртай нь залуухан хосуудад тун таатай хэрэг болж хариуцсан ажилдаа идэвхтэй зүтгэх боломж нэгджээ. Хос залуусын амьдрал бусдаас ялгарх юмгүй эгэлж ирэн байсан ч бие биенээ гих чин сэтгэл үнэн хайр нь улам батчин нэг нэгэндээ энэгчсэн дас сар байлаа. Хэд оройтсон үед 2 хүүхдээ луугааныг хонуулах тохиолдолж гарах болж энэ боломжийг ашиглан эрэмийн цэнгэлд хандлаа билуурна. Анхны харцаар дурлаж анхны гих бүх зүйлийг хамтдаа туйлж буй залуус энэ тал дээр тунчиг туршлагатай болжээ. Гантурын тууштай дадмаг янаглалд автан гинших бүжин хайрт минь чи улмал чадварлаг тачаангуй болж байна. Алив хийгээч.
Хэмээн ундалцоход бомболдсон том хүүх нь хөдөлгөөний аясаар жижигрэх нь үнэхээр дур булаам харагдана. Бүжин ер бусын зөөлөн торгомсог цагаан арьстайн дээр гар хүрэх төдийдөл дур хүсэл нь оволцдог. Эхнэрийнхэн чихэр бүдүүн гуйыг дэлгэн гараараа хөшин алцаалгаад эрүүнийхээ тажир сахлаар цээж хэвлийг нь өрхөд бүжин байж чадан жижирж "Налив хийгэж хүн тамлаад" хэмээн эргэлэн бовтнож гантүр гантайдал хөвчирсэн эрэгтнээ сарнаан дэлбээг нь тэмдчин зүтгүүлв. "Ай аа" хэмээн овгонтол гинших бүжинж өөдөөс нь зүтгэн ивэж таш хадах дуу өрөөгөөр нэг цурайлан үүлэн борооны цэнгэл асгаран гарлаа. Гантур дуу цөөдөөж хэлсэн үг бүрээс нь хайраас гарч үйлдэл болгоноос нь халамж мэдрэгддэг. Чамайг анхаарсан тэр мөчөд яг л зүүдэнд ирдэг ээжиг минь санагдулсан гэж хэлэхэд нь эхийн хайрыг амсалгүй өссөн бүжинг уйраан мэлэмрүүлж яг л ээж шиг нь байхыг хүсэж ирсэн билээ. Умалзан өмхөх давчуу бариу өтрээ суналзан орж гарах хөвчөрсөн том эрэгтэн бие биенээ хантал сайн өрн тажаадсаар хоёул дур ханан дуу алдав. Ямар гоё юм бэ? Чи минь мундаг. Чи минь ч мундаг. Чамтай зинхээр энэ орчлонгоос тасарчихсан юм шиг санагдах юм. Ялгаагүй. Бид хоёр бурхнаас заягдсан хосууд. Би чамдаа гарын 5-3-наас олон хүүхэд гаргаж өгнө. Тэгээрээ хань чамаа газар түргэхгүй, тоосон даруулахгүй сайхан амьдруулнаа. Гантөрөө чи дүүгээ ирж сурж байна уу? Хаана нэгтэл яваа ахта гэдээ мэдтгийм болов уу? Бүжингийн хоолой зангираад ирмэгцэл гантур ингэртэй нам тэврээд би хайж байгаа. Маань ягаад тийм үйлдэл хийснийг мэдэхгүй юм. Ханин дүүгээ заавал олно. Хүүхдүүд маань төрсөн авга эгчтэй болвол хичнээн гоё вэ. Тийм шүү. Надад өчүүхэн төдий сэжүр алга. Гэхдээ би хичээнэ. Бүжин үндийн том хөхөөрөө шахан дэвэрснээ. Минийх шиг жинхэнэ совдон даруулга дүүд чинь байж магадгүй юм. Би маргаашнаас даруулга зүүнэ. Юмыг аж мэдхүү гэд уртаар шүүр салдан санаа ширчээ. 9 дугаар хэсэг төгсөв.